За манай Dark Bay подкастын маань энэ 7 хоногийн 2 дахь дугаар бэлэн болсон байна. За тэгээд эхлэхээс өмнө хэлдгээрээ манай энэ подкаст чинь бодит болсон явдлыг ингээд айгүй их дэтейлтэй ярьдаг болохоор зүрх судасны өвчтөй хүн байх юм бол өөрийгөө мэдээ сонсоорой гэж хэлье. Part 2-оо ярихаас өмнө Part 1-ийн тухай нэг хальт ярьчи. За Anita Copy гэд айгүй тэмлэг хөөрхөн эмэгтэй Сиднейгийн Black Town гэд хотод амьдардаг. Нэг орой найз нартайгаа уулзчаад хоол энэ идчихэд богооны буудлаас алхаад явжсэн чинь 10 цагийн үед нэг хідэн хэсэг бүлэг хүмүүст баригдаад хүчндүүлээ дараа нь нэг фермийн газар дээр орхигдсон хэрэг байгаа. За тэгээд энэ хэргийн эхлээд сэжигтэнгээр цагтаа нар John Copy-г татаж авч агаад хөрхийг хийгээгүй хэргийг хийсэн болоход их зовоосон. Тэгээд энэ угаасаа John Copy нөхөр нь биш байсан. Тэгээд нэг гэрч гарч ирээд өсвөр насны хүүхдүүд Anita Copy-г хулгайлсан болохыг нь цагтаа нарт хэлээд одоо цагтаа нар мөрдлөгөө өсвөр насны хүүхдүүд рүү шилжүүлсэн гэд дуссан байгаа. За цагтаа нар эхэндээ мөрдөн байцаалтыг олон нийтэд тарааж болохгүй зөвхөн өөртөө л цагтаа нарын л дунд нууц байх ёстой. Яагаад гэвэл олон нийтэд тарчих юм бол мөрдлөг цаашдаа улам хэцүү болчихно гэд байжсэн чинь нэг John Loss гэдэг нэг FM-ийн өглөө хөтөлбөр хөтэлдэг хөтлөгч Анитагийн заяа ээж аваас нь ч асуухгүй, цагтаа нараас ч асуухгүй, хинээс ч асуухгүй заяа өглөөний лайв явдаг радиогоор Анита яаж өгсөн болох талаар дэлгэрэнгүй ярьсан. Анитагийн гэрийнхэн ч гэсэн одоо амар их ууралсан. Яагаад тэгэхээр Анитад юу болсон, яаж өгсөний зөвхөн жоохон нэг хэсэгхээнийг л мэдчихсэн билээ. Тэгсэн чинь өглөө радиогоор хэлсэн чинь ялангуяа ээж нь мэдээд бол маш их цочирдчихсэн. За энийг нь мэдсэн Австралийн иргэд ч гэсэн маш ихээр ингээд ууралж исэн. Анитагийн алуурчдыг одоо улам хурдан олохыг нь цагтаа нараас шаардаад өссөн. Тэгэд Австралийн тал талаас хүмүүс Анитагийн гэрийн гадаа цугларч дэмжлэгээ үзүүлжсэн. Тэгээ бас хувийн байгууллага болон иргэд өөрсдөөсөө мөнгө босгоод Анитагийн алуурчдыг хэлж өгсөн хүнд нь $50,000 өгөх хүртэл шагнал зарласан. Анитагийн хэргийг олон нийтэд зарлснаас 7 хоногийн гэрч гарч ирдэг. Тэгээ цагтаа нарт бол би тэр эрэгтэй хүүхдүүд Анитаг алга болдог өдөр машин хулгайлаад явж байхыг харсан. Тэгээд яг Анитаг хулгайлсан машинтай төстэй маркийн машиныг хэлж өгөөд дээрээс нь алуурчт нь байх магадaltaй гэсэн нэрнүүдээ хэлж өгдөг. Тэгээд 5 нэр хэлсэн. Тэрний нэг нь John Travers, хоёр дахь нь Michael Murdoch, гурав дахь нь Leslie Murphy. Тэгээд Leslie Murphy-гийн хоёр ах болох Gary Murphy, Mick Murphy гэд 5 хүнийг хэлж өгдөг. За тэгээд FM-ийн хөтлөгчийн ачаарч гэх юм уу нөгөө нэг $50,000 намалцсан шүү дээ. Тэрнийх нь ачаар гэх юм уу яг 5 сэжигтэн хүний нэрийг цагтаа нар мэдэж авдаг. Тэгээд энэ 5-ыг тавууланг цагтаа нар одоо ямар нэгэн хэрэг төвхт орчуугээ шалгасан чинь тавуулаа ямар нэгэн байдлаар цагтаад бүртгэлтэй яг ингээд жижиг сажиг гэмт хэрэг хийж исэн байсан. Тэрний нэг нь John Travers гэд эрэгтэйг Анитагийн бүр цогцыг олохоос өмнө 2 хоногийн дараа Анитаг алга болчлогоо зарласан шүү дээ. Яг тэр үед нь л нэг цагтаагийн газар дуудлага ирсэн байдаг. Тэр нь болохоор одоо бодвол ямар нэгэн юм болох юм бол John Travers гэдэг эрэгтэй шалгаарай гэсэн утгатай юм байсан. Яагаад John Travers-ыг тэгж хэлсэн бэ гэхээр John Travers жаал эдний Black Town гэдэг хотод нэртэй болсон. Зотон зохион хийж явдаг янз бүрийн гэмт хэрэг ямар л муу юм болон John Travers-ын л ер нь нэр гарч идэг тийм эрэгтэй байсан бэлээ. За тэгээд хамгийн эхлээд John Travers, Leslie Murphy, Michael Murdoch гурыг эхэлж зөвхөн машин хулгайлсан гэдэг хэрэгээр баривчлаад тэгээд Анитагийн талаар бол юу ч хэлээгүй цагтаа нар ингээд дотроо бодож байгаа байхгүй. Эхлээд машин хулгайлсныхаа талаар ингээд мэдүүлэг авнаа. Тэгээд дараа нь багаар Анитагийн талаар хальт дуртаад дүнгрээ гэж төлөвлөөд эхлээд л машин ярьжсэнаа дараа нь Анитаг ярьсан чинь Michael, Leslie хоёр бүр яагаачгүй юу ч хэлээгүй. Ямар ч тийм нүүрний хувирал байгаагүй. Дараа нь John Travers-ыг баривчлахтаа машинд нь сууж байхад нь баривчилсан юм байна л да. Тэгээ цагтаа нар машинын газ шалгаатайгээ шалгасан чинь Johnny машин дотроос цус болсон хутгийг нь олдог. Тэгэл цагтаа нар эхлээл хулгай машиныг асууж байгаа. Дараа нь алга болсон эмэгтэй гисэн юм уу өгсөн одоо нэг тиймэрхүү утгатай асуулт асуусан чинь John Travers шууд цагтаа нар руу харж ирснэ. Питер янхны чинь хоолойг гутгалаагүй гал шууд өөдөөс нь орилцдог.
Тэгсэн жил цагтаа нэр ерөөсөө Анитагийн нэрийг ч хэлээгүй, ягаачгүй зүгээр л та тий локтаунгийн хотод нэг эмэгтэй алга болцсон бэлээ чи тэрний талаар ямар нэг юм мэдхүүгээд асуусан чинь шууд өөдөөсөн тэгэж орилсон гэсэн. Тэнгүүт нь цагтаа нар л дотроо за энэ ер нь энэ нөхөр л Анитаг алахад тусалсан хүн байна эсвэл өөрөө алсан хүн байна гэж мэдээд Майкл Лесли хоёрыг явуулаад яг Джоныг ганцаараа цагтаагийн хэлц дээр авч үлддэг. За цаашаага мөрдлөгийн явцаа ярихаас өмнө энэ тавын талаар нэг товч танилцуулах юм. Хамгийн ихэнд нь 20 настай John Travers. За John болохоор энэ жижигхэн 5 хүний одоо гангийнхаа гэх юм уу да лидер нь гэж хэлж болно. Тэгээ John-ы хувьд гэх юм бол хүүхэд нас нь их ядуу хэцүү өнгөрсөн. Аав нь байнгын их хэрцгийгээр хүүгээ зоддог. Бас бэлгийн хүчирхийлж гисэн орж исэн гэсэн яриа байт юм лээ. Тэгэд энээсээ болоод сэтгэл санаа нэг тогтургүй болсон. Тэгээ бүр 12 байна уу 13 тагаас эхлээд арх хар тамхинд орсон. 14-тэй болоод арх уухгүй бол байж чадахгүй, хар тамхи татахгүй бол байж чадгаа бүр болцсон байсан мөлий. Тэгээ дээрээс нь сургуулаасаа хөөгдсөн. Тийм болохоор хийх юмгүй одоо Джон гудамж мэтэрлээл ингээл хүн зодоол хулгай дарим хийгээл явж идэг болсон. Тэгээ Джонны ээж нь бол энийг нь байнгын мэддэг. Тэгээд хүүгээ төлөвшүүлэх гээд янз бүрийн арга хэрэгжилж исэн. Одоо өсвөр насны хүүхдүүдийн сургууль хүмүүжүүлэхэд хүртэл явуулж исэн. Тэгээ нэг нь ч бүтээгүй. Тэгсэн чинь удалгүй Джонны ээжийнх нь биеийг маш их муудаж хүүхдүүдээ ямар ч харах чадваргүй болсон болохоор төрөөс Джон болон дүүнрийг нь асрамжийн газар руу аваачих шийдвэр гаргах юм лээ. Тэгээ энэс хойш Джонны амьдрал одоо бүр 7 дороосоо бүр 7 дор болсон. Тэгээ нөгөө архиа үргэлжлүүлэн уугаал хар тамхиад та бэлгийн хүчирхийлэл хүртэл хийдэг болсон байсан. Тэгээ бүр нэг удаа хон ингээ хулгайлсан байна л да. Уг нь бол тэр хоноо хулгайлаад гаргаад барбекюн дээр хийгээд итгэжсэн бэлээ. Тэгсэн чинь тэр хонь нь одоо өөрт нь хөрх харагдсан юм уу, яасан мэдхгүй гинт харж ирсэн араас нь хүчэндмэр санагтаад тэгээд яг тавих жахтаа зэрэгцүүлээд хоньных нь хоолойг нь ингээ зэрэг хэрчсэн. Тэгээд айгүй байлаар тэгээд тэр хэрчсэн тэр шархан дээр нь аваачаад үргэлжлүүлээд тавьсан. Тэгээ тэрийг ингээл найз нартай болохоор амар бахархаж байгаа юм шиг айгүй их ярьдаг байсан. Тэгээ бас Анитагийн гэрээс олгүй нэг эрэгтэй Анитад яг адилхан байдлаар машины ард хоолонд хуцуг тулгуулж байгаа хүчндүүлсэн. Тэгээ тэр хэрэгт Джон бас л сэжигтнэр дуудагдчихсэн. Тэгэд иймэрхүү урд амьдралыг нь мэдсэн цагтаа нар одоо бүр л улам John Travers-ыг сэжгэлж эхэлсэн. За хоёр дахь эрэгтэй нь 18 настай Michael Murdoch. Майкл нь болохоор John Travers-ийн 4-5 жил цуг найзалж байгаа найз нь. Тэгээ яг л Johnтой адилхан бага насны ядуу хүчирхийлэлтэй өнгөрсөн мөлий. Тэгэд энэ хоёр 13, 14-төөгөөс анх нийлж эхлээд амьдрал нь яг адилхан хэцүү өнгөрсөн болохоор ингээд айгу хантай тэрийгээ ярьж байгаа л цуг арх уугаал хар тамхиа татаж эхэлсэн. Тэгээ бас л Джонтой адилхан сургуулаасаа хөөгдсөн хулгай дээрм хийж явдаг өсвөр насны хүүхдийн сургууль хүмүүжүүлэхэд хүртэл зөндөө ороод гарч исэн. За дараагийн эрэгтэй нь болохоор Leslie Murphy. Нөгөө ах トゥ гурийн хамгийн бага нь 22 нас. Байнгын хулгай хийж явдаг айгүй их боронктой хэдэд удаа зодон зохион хийж явж исэн. Харин Leslie-гийн том ах Mick Murphy 32 тань билээ. Тэгээ хаяа дээрэм хулгай хийжсэнээс өөр нэг тийм цагтаа зөргөлтэй зүйл байгаагүй. За Murphy ах дүүсийн дундах гэтээ Gary Murphy гэдэг. Тэгээд Gary Murphy 28-тай. Тэгээ сонсголын хүндрэлтэй мөлий. Тэгээ тэрнээсээ болоо сургуулаа эрт орхисон машины хулгай хийдэг. Тэгээ ер нь ах トゥ хоёроо дагаал явж идэг гэх юм уу да хэрэгтэй хөхт орооцолт бол. За тэгээд энэ тавал одоо нийлээ тулгай хийгээ тэр мөнгөөрөө арх хар тамхи авч татдаг. Зарим нь найз зайзуудынхаа гэрээр ингээл хэсэл хийж идэг. Ер нь бол орон гэргүү тав байсан. Тэгэд энэ дундаас хамгийн хэрцгий гимт хэрэгт сэжигтнэр татагдсан нь ер нь ганц л John Travers л байгаа байхгүй юу. Тэгээ цагтаа нар John руу одлон анхаарлаа хандуулад үннийг нөлөөлөх гэж хичээдэг. Тэгээ John Travers ч цагтаа дээр шалгаж байгаа шүү дээ. Тэгээ шалгаж байгаа хугацаанд цагтаагаас би та нарт нэг утасны номер өгөх үү. Тэгээ дийшээ залгаад надад тамхи аваад ирээч гэд хэлчихдэх үү гэд цагтаа нэг утасны номер өгдөг. Тэгээ цагтаа нар утас руу залгасан чинь Johnny авах их чинь утсыг аваад тэгээ John дээр тамхиг аваачиж өгөхөр болдог. Тэгээ цагтаагийн хэлц дээр ирэхэд Johnny авах ихчийг цагтаа нар ингээд наашраагээ тусгай өрөөнд оруулаад Johnny талаар жоохон мэдээлэл биднэрт хэлж өгч болох уу гэж асуудаг. Одоо жишээ нь John багтаа ямар хүүхдээсэн ер нь хэрэгтэй хүүхдээ хүчингийн хэрэг мэрэгт орооцолж ирсэн үү гэд асуудаг. Тэгсэн чинь авах их чинь хариуд нь болохоор та нар өстой яг л зөвгөл хүнээ бариад авцсан багтаа
надад John Travers Anita-г алсан гэх ямарч баталгаа байхгүй. Тэгтэл би яг ингээд дотроо яг мэдчихсэн, надаа мэдрэгдчихсэн John л ямар нэг юм хийцэн байж магадгүй гэд мэдрэгдчихсэн гэж цагтаа нарт хэлдэг. Тэгсэн чинь цагтаа нар нь бол за та тэгвэл манай мөрдлөхөд туслаад нууц микрофон зүгээд John-ыг Анитагийн хэрэгт хамааралтай хилүүлж өгөхөд туслаач гэгээд тэгсэн чинь авах их чинь зөвшөөрөөд нууцараасаа микрофон зүгээд Johnny байсан өрөөнд ортог. Эхлээд зүгээр ингээд хөөрхөн энгийнээр те сайн уу юу байна яагаад энд орцсон энд яг чи юу хийж сууж байгаа мó ингээл нэг тиймэрхүү энгийн асуултуудыг асуугаад тэгэд 10-20 минут өнгөрсөний дараа Johnаас чи Анитаг таньдаг үлээ гэд асуусан чинь John өдөөс нь таньна гэж хариулсан. Тэгсэн чинь аав эгч нь өдөөс нь чи тэгвэл Анитатай ямар нэгэн бэлгийн харьцаанд орж исэн үү гэд асуусан чинь John жоохон ангирс хийгээл ингээл орж исэн гэж хариулдаг. Гэчээд хэсэг хэдэн минут өнгөрсөний дараа аав эгч нь асуулт асуусаар агаад одоо John-ыг Анита хүчнсэн болохыг нь хэлүүлцдэг. Тэгээ дээрээс нь бид тавуулаа одоо тэр өдөр айгүй согтуу байсан. Тэгээд өглөө болтол бид тав ээлжилж Анита хүчнсэн. Тэгээд өглөө болоход арх гараад одоо юу хийснээ мэдээд тэгээ шуудсан гэж хэлээ дотроо болохоор Анита тэг цагтаа дээр очиод бид бүгдээрнгийнх нь нэрийг нь хэлчих юм бол бид нар бүгдээрээ шоронд орноо. Тэгээ тийм болохоор Анитагийн хоолойг нь би хэрчсэн юм а гэж аав ихчтэй хэлдэг. Тэг өнгөтэй болоогүй заяа бас ихчтэй. Манай гэрлээ очиод нуусан хутгийг минь хайчаарай. Тэгээ бас тэр өдөр өмссөн хувцаач гэсэн би угаагаагүй байгаа. Тэгээ болж өгвөл хатаачих юм уу эсвэл хайчаарай гэд хэлдэг ихчтэй. Тэгээ дээрэс нь бас айгүй инээдтэй заяа. Би энэ цагтаагийн хилцийн дээврээр нь дамжуулж оргоё гэж бодож байгаа. Тэг яг яаж оргоё гэхээр цагтаагийн хилцийн хажууд нэг богооны буудлаа байгаа заяа. Тэгээд авга эгчиг болохоор тийшээгээ ороод галт тэргийг нь онхолдуулчих тэгэнгүүт галт тэрэг цагтаагийн газрыг нураана. Тэгэнгүүт нь би зүхтаагаад дээврээр нь дамжаад цаашаа ингээд зүхтаагаад гарчий гэж авга эгчтэй хэлж байгаа хгүй. Тэгээд яг яриан дундаа болохоор ямар тэнэг бүтэхгүй төлөвлөгөө гаргаснаа ухаарад өөр нэг төлөвлөгөө гаргадаг. Тэгээд тэр нь болохоор шөнийн 3 цагийн үед Майкл, Лесли хоёрыг буутай хурж ирээд цагтаагийн хэлцээс намайг одоо чөлөөлнө. Тэгэнгүүт бид гурав цаашаага тухтаана гэж авга эгчтэй хэлдэг. Авга эгч одоо нууцараасаа цагтаа нартай ажиллаж байгаа болохоор зөвшөөрнө штэ. Тэгэл дүүдээ болохоор за тэгье би өстө тэр хоёртой чи ярьчаад бараг л өнөө шүн хүрээ дээрээ гэсэн ухааны юм яриа л өгшүүлж байгаа л өрөөнөөс гардаг. Тэгэл цагтаа нарт нөгөө нэг нууц бичлэгээ өгчөөл шууд авга эгч нь хөөрхөө уйлсан гэж илээ. Тэгээ одоо хэдий дүүгээ буруутай байх гэдгийг гадарлаж исэн ч гэсэн арайч бүрийн алдсан гэдэгт нь итгээгүй тэгэж амар хэрцгээгээр хүчнсэн гэдэгт нь итгэхгүй шууд л уйлсан гэсэн. За цагтаа нар Johnny авга эгчээс нууц бичлэгийг нь аваад сонсож байхдаа Johnny ингээд хэлсэн ярьсан бүх юмыг ингээд сонсож байгаасаа тэгсэн чинь John эгчтэй хэлэхдээ би тэгэл хүчнэцсэн штэ гэж хэлжсэн ал амар инээгээл тэгэнгүүт авга эгч нь бити инээгээдээ ерөөсөө инээдтэй юм биш вэ гэнгүүт л ингээд бүр улам амар муухагаар инээгээдсэн гэсэн. Цагдаагийнхан болохоор Johnny гэрт нь очиж нөгөө нэг цус болсон хутга болон хувцснуудыг нь аваад цаашаа задлан шинжээч рүү Анитагийн цустай таарч гинөө гэдгийг нь тестлүүлэхээр явуулдаг. Бас нөгөө үлдсэн дүрийн аль нэгнээс нь яг Johnny хэлсэндээ адилхан бурууг нь хүлээлгүүлэх хэрэгтэй болсон. Яагаад тэгэхээр шүүх хурлаар орох юм бол хоёрын хоёр хүн тустай байхтай адилхан мэдээлэл өгөх юм бол яг үннээ ярьж байгаа гэсэн үг гэд Michael Murdoch-ыг бурууг нь хүлээлгүүлэхэд Johnny авга эгчэд дахин нууц микрофон зөвлгүүлээд Michael-ийн гэрлүүн явуулдаг. За Johnny авга эгч нь тэнд очиод Michael болохоор би Johnтай очиж уулзахад John бүгднийг ярьцсан. Тэгээ та нар Анитаг яг яаж хүчнсэн, яг яасан бүгдээ чи ярьсан. Чи одоо надаа яг хэлээд өгчихгүй мүү та нар Анитаг яг асуусан чи Майкл бол эхлээд юу ч хэлээгүй. Тэгэнгүүтээ юу ч хэлэхгүй байжснаас үлдээ яг Johnny хэлсэндээ адилхан 2-3 зүйлийг хэлж өгдөг. Ингээд цагтаа нарын хангалттай баримттай болоод Gary Murphy-гаас бусдын тайвнаар гэх юм уу одоо баривчилт авдаг. Тэр нь юу гэсэн үг юм бэ гэхээр Gary Murphy-г цагтаа нар баривчлах гад ирсэн байна л да. Тэгсэн чинь Gary шууд гэрийнхэн артлын хаалгаар нь гараад хойд хашаа хүртлээ ингээд цугтаах гэж гүйж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь яг хашаагаа ингээд авах гэжсэн чинь цагтаа нарт баригдчихдаг. Тэгээд баригдсныхаа дараа өмдөндөө шийддэг. Цагтаа нараас эхэллээсэн юм шиг байгаа. Баригдсан тавын шүүх хурал эхэлдэг. Одоо алуурчин тавын яллах талын таваас асуултууд асуусаар байгаад яг тэр орой Анитад юу болсон талаар нь ингээд
цаг цагаар нь гаргаж ирдэг. За тэгэхэд Анита оройны 10 цагийн үед Blacktown гэдэг хотын богооны буудлын дээр ирсэн. Тэгэд аав руугаа залгах гэсэн боловч утас байхгүй. Тэгээд такси барих гэсэн боловч такси байхгүйсэн харамсалтай нь. Тэг гэрлүүгөө 20 минут алхахаар шийдэд дөнгөж 10 минут болчихсон чинь замын хажууд яг Анитаг хүлээж байгаа юм шиг нэг машин зогссон. Тэгэл Анита юу ч бодохгүй ингээл урагшаага чигээр алхаж исэн чинь машинаас эхлээд Джон Майкл хоёр гараад Анитаг барьж аваад машины арагшаага түлхэж оруулсан. Тэгээд түлхэж оруулж яхад Анита бол мэдээж маш чангаар орилсон. Тэрийг нь хажууд нь байсан хүмүүс сонссон. Тэгээ Анитаг машины арагшаага түлхэж оруулаад тэгсэн чинь Анитагийн дээр нэг эрэгтэй суугаад Анитаг одоо харагдуулахгүй л гээл тэгсэн юм шиг байна. Тэгэнгүүтээ машин шууд хөдлөөд замаар машина бүтэн эргүүлээ цаашаагаа явдаг. Тэгээ машинд явж байхдаа ямар ч лсэн нэг нь Анитаг бүх хувцаа тайл гэд шаарч исэн. Тэгсэн чинь Анита ингээл өөдөөс нь хөрх юмтаа гуугаал битээлтэй би нөхөртэй хүн штэ. Тэгээ дээрээс нь миний юм ирсэн байгаа. Тэгээ намайг зүгээр явуулчаачтай гэд хэлсэн чинь артнаас эрэгтэй хүмүүс нь болохоор би чамайг зүгээр хувцаа тайл гэж штэ гэл өөдөөс нь хараад зодоод тасан. Тэгсэн чинь Анитагийн яг тэр үед нь машин дотор байхад нь хамар болон хоёр гацрыг нь хугалсан байдаг. Тэгээ машин барьж байхдаа л хаашаа явахаа мэдэхгүй нөгөө тавчсан. Анита ингээд арт нь зодуулаад явж исэн байгаа байхгүй юу хөөрхий. Тэгээ бараг цаг хагас гарan машин барьж явж байхдаа таван эрэхтэй тавуулаа одоо Анитаг амаараа тэр тавд хийж үггээд шаарч исэн. Тэгээ хийлгүүлж байгаа хүмүүс нь ард суугаад ээлжээрээ машина бариа явж исэн. Тэгсэн чинь машиных нь бензин дуусаад ойрхон байсан бензин колонк дээр очиод Анитагийн мөнгөөр нь машинда бензин хийчээд тэгээ дараа нь Анитагийн цогцыг олсон ногооны талбай руу явцгаадаг. Ногооны талбайд очитлаа Анитаг босож чадахгүй болтол нь зодсон. Утга тулгаа далын шүү гэж айлгаж исэн. Тэг нөгөө талбай дээр очиод Анитаг талбай руу очих гээд хэлсэн мэн л да. Тэгсэн чинь хөрхий Анита бүр ингээд босож чадахгүй болтлоо зодуулсан. Тэгэд юу ч хэлж чадахгүй байсан жил Анитаг шууд чирж аваад хадаастай хашуур нь түлхэж оруулаад араас нь үлдсэн эрэгтэйчүүд нь орж ирдэг. За тэгэд энэ эрэгт болохоор яг хэн нь юу хийсэн нь ерөөсөө тийм сайн тодорхойгүй. Ягаад тэгэхээр бүгдээр одоо бүр новшолтлоос огтцсон байсан. Тэгээ тийм болохоор зарим хэсгээ сайн санаа, зарим нь яг санахгүй байсан гэж хэлдэг. За ногооны талбайд энэ тав бол Анитаг дахиад зодсон. Ямар л одоо хэрцээгээр зодох хийх арга байна бүгдийг л хэрглэж исэн. Тэгсэн чинь яг ингээд зодоод байжсэн чинь нэг машин хажууд нэр зогсоод дотроос нь хүмүүс гарч ирсний гарч идэнгээ тусгаад байсныг нь санаж нэж хэлдэм билээ. Тэгсэн чинь яг тэр үед бид тав Анитаг ингээд амийг нь дараад өөрсдөө доошоо ороод нуугдсан байсан. Тэгчээ дараа нь үргэлжлүүлэн дахиад нэг цаг Анитаг бараг хүчнэцэн гэж хэлдэг. Тэр үед нь Джон Траверсийн архин гараад эрүүл болоод одоо юу хийснээ хараад бусдыгаа сэрээгээд хэдүүл Анитаг ингээд алахгүй бол айгүй л бидний царай нэрийг харцсан бүгднийг тогтооцсон. Цагдаад бариад хүчин гэсэн чинь бүгдээрээ хэсэг одоо 2-3 минут ярилцж байгаад бүгдээрээ Анитаг алхаар шийддэг. Алхаар шийдсэн ч гэсэн хинж Анитаг алж хэрэгт унахыг хүсээгүй. Тэгээ Джоныг болохоор нөгөө дөрөвчин чиний санаа байсан юм чинь чи очиод алчихгүй юу гэд хэлсэн чинь Джон болохоор бодож жагаад шууд утгаа барьж агаад биен дээр нь очиод хүзүүг нь бүр тасартал нь хутгалаад алж орхичоод нөгөө тавч машиндаа суугаад яваад өгдөг. Дараа нь задлан шинжээчийн хэлснээр Анитагийн хоолойг зүсснээс 2 минутын дараа Анита нас орсон гэсэн тодорхойлолт гаргадаг. За тэгчээд нөгөө тавчин машиндаа суугаад нэг газар очиод Джоноос бусд нь өмсөжсэн хувцас бүгднгийн шатаасан. Харин Джон болохоор бараг дурсамж болох гэж хадгалах гэсэн юм уу? Одоо яах гэсэн нөгөө өмсөжсэн цус олсон хувцас ерөөсөө угаахгүй, шатаахгүй бүхэл бүтэн 2-7 хоног хаяагүй яг Джонны гэрт нь ингээд байжсэн. Тэгээ харин хулгайлсан машиныг нь болохоор Майкл аваад одоо хаана нэснийг мэдэхгүй цагтаа нар тэр машиныг нь хизэж олоогүй гэж лээ. За энэ бүгдийг одоо сонссон шүүхийн бүрэлдэхүүн энэ тавыг тавууланг нь буруутай гэж шийдвэр гаргасан. Тэгээ харин шүүхийн гадаа олон нийт цуглаад энэ тавд үхлийн ялыг өгөх хэрэгтэй гэд чагсаас цуглаан хийжсэн. Тэгэхдээ тэр үед New Wales гэд мужид болохоор цаазаар авах ял байхгүйсэн мэлээ л дээ. Тэгээ шүүх дуусан дуустал одоо гадаа ирэхэд зогсоол чагсаал цуглаан ягээл зарим хүмүүс нь бүр хуурамч хүн хийгээд хүзүүгээр нь олс зүгээд баймилсан байдалтай орхигдсон байсан. Тэгэд энэ бүгдээс харах юм бол ард иргэд бол өстой ямар их ууралсан нь ингээд харагдаж байгаа.
Гэтэ тэгээд харамсалтай нь одоо хууль цаазаар авах гэл байхгүй юм ч угаасаа өгч чадахгүй болохоор энэ тавыг тавууланг нь насааран шоронд одоо дахин тэнсэн харгалзахаар гарахгүйгээр ял өгсөн. Ээж аавынх нь хувьд мэдээж маш ихээр ууралж исэн. Тэгсэн ч цаашдаа ууралгаа болж охиноо алуулахаас өмнө ямар байснаар нь санахаар шийдээд Анитагийн алуурчдад ууралгаа болсноо хэлсэн байдаг. Тэг ингээл өөртөө бас хэлж илээ. Тэгээд ингээл уурлал ингээд дэдээсээ өхүүлээд ахаар чин өөрсөд нь ямар ч юм ашиг байхгүй. Тийм болохоор ерөөсөө охиныгоо ингээд алуулахаас өмнө дандаа ямар гоё байсан, сайхан дурсамжуудаар нь авч үлдээ гэж бодоод энэ алуурчдыг ерөөсөө мартахаар шийдсэн гэж ээж аав нь хэлдэм билээ. Харин нөхөрөөсөн Джон Кобигийн хувьд гэвэл дахин гэрэлсэн, хүүхэдтэй болсон. Тэгэд арх болон хар тамхинасаа гарсан. Гэхдээ арх хар тамхинаас нь гарахад их хэцүү байсан гэж хэлээ. Тэгээд бүтэн хэдэн жилээр сэтгц мэдрэлийн эмнэлгээр орж гарч ийж арх тамхинаас албатан гаргах эмнэлэгт явж ийж нэг арай гаг болоод нэг эмэгтэйтэй танилцаад хүүхэд энтертэй болсон билээ. Тэгээ бас байнгын Анитагийн булсан дээр нь очиж ярилцдаг. Одоо би өнөөдөр юм хийсэн. Тэгэл чи минь сайн бидтэй гихмитэр нэг тиймэрхүү юм ярьдаг. Тэгээ дээрээс нь Анитаг байнгын зүүдэлж явахдаа дандаа Анитаг аварж байгаагаар зүүдэлдэг гэж хэлээ. Тэгээ яагаад тэгэхээр Анитаг тэр өдөр ганцаараа ингэ явуулсандаа бүр маш их харамсдаг. Тэгээ тийм болохоор байнгын ингээл Анитаг аварж байгаагаар зүүдэлдэг. Ядаж зүүдэндээ би аварч миний сэтгэл арай гайгүй болдог гэж хэлсэн байдаг. Бас бүр дараа нь өөрийнхөө нэрийг Джон Коби нэрийгээ Джон Фрэнсис болгосон гэсэн. Яагаад тэгэхээр өнгөрдөг ихнэр нь Анита Коби байсан болохоор Коби гэдэг нэрээ хэлэх болгонд нь хүмүүс ингээл амар ядаргаатай чи нөгөө Анита Кобигийн нөхөр Джон Коби мөн үү гэл янз бүрийн асуултууд асуугаал тех болгонд нь нөгөө муухай ой санамж нь өөрт нь орж ирээд байдаг. Тийм болохоор энэ нэрээ солиод Джон Фрэнсис гэдэг нэр болгож өөрчилсөн. Тэгээ нэрээ өөрчлөөд хэсэг явж байгаад дараа нь ихнэр хүүхэдтэй болоод дахиад нэрээ Джон Коби болгож өөрчилсөн. Тэгээ яагаад буцаад өөрчилсөн гэхээр одоо нэрээ өөрчлөлөө гэх те сэтгэл санаа нь хэсэг тайван байж байгаад буцаагаал тавгуурч эхэлсэн. Тэгээд ингэж нэр мэрээ өөрчилж сэтгэлээ засгаж оролцож яснаас Джон Коби гэдэг нэрээ буцааж аваад одоо сэтгэл санаатайгаа нүүртуулаад засах гэж надад оролцсон дээр юм шиг байна гэд өөрөө ойлгоод буцаагаад нэрээ Джон Коби болгосон мөлий. Харин алуурчдын хувьд гэвэл Джон Траверс 1996 онд нэг хоригдолтой нийлж шоронгоосоо зүхтаах гэж оролцож байсан. Яаж гэсэн чи эхлээд хүн дээр өвдсөн юм шүү жүжиглээд тэгээ шоронгоосоо том эмнэлэгт хөргүүлэх замдаа жижигхэн хоригдол ачдаг ачааны машинд нь суугаад тэгээ бас нэг жижигхэн хөрөө заяа барилгын ажил хийжсэн газараасаа хулгайлаад авцсан. Тэгээд тэр машины ард талын суудалд суухдаа хаалгыг нь хөрөөдөж байгаа зүхтаах гэж оролцсон тэр хоёрын төлөвлөгөө. Тэгсэн чинь одоо мэдээж урд сууж явж исэн жолооч нар цагтаа нар нь хаалга хөрөөдгийг сонсон шүү дээ. Айгу чанга дуутай. Тэгэнгүүтээ сонсчоо шууд гавлаад буцаана шоронд руу навч явсан. Тэгээ цуг хоригдчихсэн хоригдлууд нь болохоор бүгдээрээ Джон Траверсыг яг юу хийснийг мэдчихсэн. Тэгээ байнгын Джоныг одоо бол зоддог, зарим нь бүр алах гэж оролдож исэн. Тэгэнгүүт харуулууд Джоныг хамгаалаад тусгай өрөөнд хоригдож байгаа юм билээ одоо бол. За яг энэтэй адилхан Мик Мёрфиг бас шоронгийн хоригдлууд нь ерөөсөө үзэдгүй. Анитад юу хийснийг нь мэдээд нэг удаа бүр хэдэн шоронгийн хоригдлууд нийлээд Микийн өмдийг тайлж байгаа артал руу турбаач ихэд турбаан дотор нь хадаастай төмөр утас оруулаад турбааг нь гаргаад тэгээ төмөр утсыг нь дараа нь татаж гаргаж исэн. Тэгэд энээсээ болоод Мик болохоор хэдэн 7 хоногор бүр сууж чадахгүй шүүгтэж авахтаа хүртэл зогсоогоороо шүүгтжсэн. Тэгээ бусад алуурчд нь бас л яг энэ хоёртой адилхан ер нь л бол байнгын зодуулдаг. Тэгээ Gary Murphy нэг удаа усанд орж толгоонд маш хүн дээр цохиулснаасаа болоод эмнэлэгт бүр хэд хоногор хэвтчихсэн. 2019 онд Мик Мёрфийн 66 настайдаа хорт авдраар шорондоо өгсөн байдаг. Тэгээ бусд нь болохоор одоо болтол ингээд шорондоо байнгын зодууластай байгаа. Харин Анитагийн ээж аав Gary Grace хоёр одоо бол нас орсон. Тэгээд амьд байхдаа хулгайлуулсан, хүчндүүлсэн хүмүүсийн гэр бүл болон хохирогчдод нь туслах байгууллага бариад тэндээ хүн хөтлөө ажилласан гэсэн. Бас нөгөө Johnny аваг эгчнүүд нь штэ тэр чин хамаг юм хэлүүлсэн. Тэгсэн чинь John Travers ч юм болохоор тэр Black Town гэдэг хоттой айгүй их хүмүүсийг мэддэг, муу хүмүүсийг мэддэг. Тэгээд аваг эгчийгээ алуулах гэж
хүртэл үзчихсэн гэж хэлээ. Тэгээ тэрнээсээ болоод аав эх чинь бүр ингээд нэр мөрөө солиод өөр газар руу нөөж амьдэрсэн гэсэн. Тэгээд энэ Анитаг хобби болон алуурчид болон гэр бүлийнхэн талаар цуглуулсан мэдээлэл нэг иймэрхүү. Тэгээ надад л бодогдоход өстой нэрэ тэр эмэгтэйгийн тэр шөндөө ингээд мэдэрсэн ямар их айдас, ямар амар хэцүү байсан бол та би бүр яг орчуулж байхдаа хүртэл ойлгочихсэн нэрэ. Тэр бас Анитаг хүчинддэг тав бол шоронд ороод өстой жинхнээсээ кармагаа эдэлсэн бах. Эдэлжил байгаа байх. Тэгээд хэлэхэд орой үдшийн цагаар эмэгтэйчүүд маань болгоомжтой явж байгаарэ. Тэгээд аль болох ганцаараа явахгүй, найз залуугаараа хөргүүлээд бол аваараа хөргүүлээд ахаараа тосуулаад одоо сэрэмжтэй болгоомжтой байгаарэ. Тэгээд манай өнөөдрийн дугаар маань ингээд дуслаа. Тэгээд дуусгаас өмнө subscribe дараагүй бол subscribe дараарай. Notification on болгоорой. Тэгээд дараа 7 хоногийн дугаар хүртэл баяр таа. 저 떠져선 저